Баярлан гэдэг. Би Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж амьдардаг. Cabin crew буюу онгоцны үйлчлэгч хийгээд 5 дахь жилдээ ажиллаж байна. За яг одоо би шөнийн нислэгт явах гээд бэлэн болсон байна. Миний өнөөдрийн нислэг болохоор Японы Осака хот руу нисэх нислэг байгаа. Нэг талдаа 9 цагийн нислэг. Ерөнхийдөө ажил хийснээс хойш боллыг бичлэг хийх боломжгүй. Тийм учраас Японы Осакад очоод дахиад бичлэгээ хий гэж бодож байна. Одоо нэрээ гатаа Дубайд 1 сард айгуу жавартай ч юм. Гэхдээ нэлээд сэрүүхэн байгаа. Ерөнхийдөө бол яг ийм жакеттай дотроо бараг ноосон цав зүсгөр тиймэрхүү байгаа. Сайн байцгаана уу? Японы Осака хотоос мэдчилж байна. Дөнгөж Осакад буудалдаа чекин хийгээд ороод ирлээ. Одоо энд 6:40 болж байна. Харах болцсон байна. За тэгээд өнөөдөр 8 цаг байрлана. Тэгээд өнөөдөр сайхан унтаж амраад тэгээд буудлаасаа юм захиалчдээд тэгээд ерөөхдөө амрыг гэж бодож байна. За тэгээд маргааш ч гэсэн яг үнэтэй бол ерөөхдөө амарна. Яагаад гэвэл одоо энэ коронавирусын цаар тахлын үед ер нь айлч destinationд очисон ерөөхдөө буудлаасаа гарах боломжгүй байгаа. Тэгээд Японд ирсэн хүмүүс бүгдээрээ 2-7 хоног карантинд байрлах хэрэгтэй байгаа. Тийм болохоор бид нар ч гэсэн адилхан байрлах хугацаанд яг карантины маягаар өнгөрүүлнэ. За өнөөдөртөө бол ингээд амрыг бодож байна. Тэгээд маргааш асрээд дахиад бичиж. Сайхан амраарай. Өглөөний мэнд, өдрийн мэнд, яагаад гэвэл би өд хүртэл унтсан байна. Тэгээд дөнгөж сая миний нөгөө нэг Amazon-аас захиалсан юм ирж байна. Энэ нөгөө Японы drip coffee энэ гоёмтой. Кофе мэдэртэй. Өдөртний гайгүй юм шиг. Хоёр айгүй кофе уудаг. Тэгээд энэ нүрийн чийшүүлэгч маск нь автоматар нүрийг хууршдаг. Тэгээд аштай хийдэг. Тэгээд ийм маскыг бүлээн байнг хэрэглэдэг. За энэ санана эд солонгоо хийх юм иржээ. Солонгоо маск ч юм уу ирсэн. Тэгээд
тиймэрхүү. Тэгээд яг үнэхээр ахыг хүссэн юм хэд юмудаа захиалсан. Тэгээд иймэрхүү байна. Одоо буцах өнөө өрөө буцна. Ерөнхийдөө бол 28 цагийн layover бол маш хурдан өнгөрдөг. Урд нь бол маш их зүйл амжилтдаг байсан. Найзуудтайгаа уулзаад гадуур яваа тэгээд маш их зүйлийг хийдэг байсан. Амжуулах юмнуудаа амжуулдаг байсан боловч одоо бол яг харамсалтай нь буудалтай хөрвөх хэрэгтэй. Гэтэ цаг сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хурдан сайхан болоосай. Би урд нь болохоор Японд амьдарч байсан. Японд 6 жил амьдарсан. Японы Токио хотод 3 жил, тэгээд Наритад сүүлд ажиллаж байхдаа 3 жил амьдарч байсан. За хамгийн анх эрэхтэй Японд хэлний бэлтгэлээр ирээд 1 жил хагас хэлний бэлтгэлд сураад тэгээ нөгөө Японы төвшин тогтоох шалгалт Норикушкины 1-р төвшнээ аваад тэгээ ерөөдөө Японд ажиллая гэж бодож байсан. За тэр үед арай бэлэн биш байсан болохоор интернетээс 1 жилийн сургалтад сургууль аваад тэгээд ерөөдөө өөрөө сонирхож исэн учраас яг тийм aviation агаарын тээврийн салбарт ажиллая гэж бодоод хайсан чинь Японд айгүй тийм Семонгаку буюу коллеж маш их байдаг. Аарын чиглэлээр сургадаг. Миний сурж исэн сургууль болохоор Nihon Gaigoku Semmongaku. За энд 1 жил сурсан. Ягаад гэвэл би аль хэдийн их сургуулиуд төгссөн байсан учраас 1 жилийн сургалтанд хамрагдсан. За энэ хугацаанд бол ерөөдөө яг ажилд ороход хөвчлэн чиглэсэн тийм хичээлүүдийг үзэж одоо ярилцлаганд хэрхэн бэлтэх үү, анкет хэрхэн CV-гээ бүглэх үү. За бас Японы нийгэмд ажиллах талаар Японы тэр бизнес соёл манаг сурах тиймэрхүү хичээлүүдийг хийж исэн. За тэгээд тэр хугацаанд 1 жилийн хугацаанд ажилд ороод Японы Нарита онгоцны буудалд Америкийн компанид хариуцлагатаж ажилласан. За энэ ажил маань болохоор ground staff гэж хэлдэг. За тэгээд ерөөдөө газар дээрх тэр ажлуудыг бүгдийг баг хийгээ явсан. Бүртгэгч буюу check-in, тэгээд lounge reception, тэгээд VIP assistant буюу яг тухайн агаарын тээврийн компанийхаа тэр тусгай зорчигчийг транзит хийхэд нь бас тусалж тий. Хэрвээ онгоц хоцорсон бол дараагийнхаа онгоцыг нь бүк хийх ч юм уу. Тиймэрхүү ажлуудыг хийжсэн. 3 жил ажилласан. За ер нь бол маш сонирхолтой. Тэгээд маш хурдан өнгөрсөн. Их завгүй ground staff бол үнэхээр завгүй ажилдаг. Тэгээд үнэхээр сайхан хамт олонтой байсан. За энэ хугацаанд 3 жил ажиллаж байхдаа би бас нөгөө багийнхаа мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж бодоо явж исэн. За энэ болохоор онгоцны үйлчлэгч болох тийм мөрөөдлөөсөн. За яг тэр үед Нарита онгоцны буудалд Дубай Нарита хооронд нислэг явж эхэлсэн. За тэгээд би яг Emirates-ийн нисэх багийнхныг ингээ бөөндөө явж байгааг нь хараад тэгээд яг энэ компанид ажилд орох юмсан гэж бодоод яг тэр үед Японд азар яг шалгуулалт явагдчихсан. Тэгээ шалгуулалт өгөөд яг 2016 оны 7 сард яг халуун яг Дубайгийн халуун зун нь яг Дубайд бууж исэн. Тэгээд анх очихдаа бол бас ерөөсөө ийм газар тийм ойрхон дорндын улсад урд нь ерөөсөө аяллаарч явж үзэг болохоор бас жоо санаа зовж исэн. Гэхдээ ер нь одоо бол маш дуртай. За тэгээд иймэрхүү байна. За тэгээд энэ хүртэл миний анхны влогийг үзсэнд баярлалаа. Дараагийнхаа влогоор уулзцгаая. Бүгдээрээ өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.